Сайн байцгаана уу? Та бүхэн 100-ны мэдээсний 7 хоногийн таймыг сэтгүүлч Батсайхан Бэм хажитнаар хүрэхэд бэлэн боллоо. За манай одоо даваа гарагийн дугаар уламжлалт засаар амьдралын тойрог болонгаа хүргэсэн байгаа шүү дээ. Тэгээ энэ 7 хоногийн одоо амьдралын тойрогт ямар сонин содон одоо зочин урсан талаар ярихгүй юу? За бид нар одоо энэ удаагийн амьдралын тойрог болонда Монгол Улсын иргэний агаарын тээврийн одоо ууган компани болох Med компани 70 жилийн ойг тохиолдуулаад одоо яг энэ компанийхаа төвөгт ой дээр бас ингээд салбарынхаа гавьяат ажилтан болсон агаарын хөлгийн үйлчлэгч инх цэцгийг урьж ярилцсан байгаа. За инх цэцгийн хувьд бол одоо агаарын хөлгийн үйлчлэгчээр суралцах анхны одоо 10 монгол оюутнаас одоо анхны гавьяат болсон нь бол одоо нэлийн онцлог одоо сонирхолтой тийм зочин байсан байна тий. За мөн одоо энэ 7 хоногт одоо парламент харт аймагтай одоо харт аймаг мансууруулах бодистой тэмцэх тухай хуулийг хилцэж эхэлсэн нь одоо бас улс төрийн хүрээнд нэлээд одоо анхаарал татж байлаа. За харт аймагны асуудал бол Монголд одоо үндэсний аюулгүй байдалд одоо занал хийлгүүц хэмжээнд хүрсэн гэдгийг бол чуулганы танхимд одоо хуулийн төсөл боловсруулагчид хэлсэн. За өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө харт аймагны хэрэгт одоо холбогдсон бас одоо 20 гаруй төрийн албаа хаагч байна гэдгийг онцолсон. Тэгээд харт аймагны хэрэглээ нэлээд одоо олон нийтийн дунд нэлээд одоо дэлгэрч байгаа учраас ер нь ялгийн бодлогыг энэ хуулиар нэлээд чангаруулад за харт аймагт магадгүй одоо мансуурсан одоо тийм донтсон иргэд байх юм бол одоо эмчлэх тэр үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэж одоо хуулийн төсөлд тусгасан байгааг чуулганы танхимд бас ярьж байсан. За энэ талаарх одоо сурвалжлагыг манай даваа гарагийн дугаараас унших боломжтой. За зууны мэдээ саний мигмар гарагийн дугаараас улсын их хурлын гишүүн Амгаланбаатарын одоо дэлгэрэнгүй ярилцлагыг унших боломжтой. Амгаланбаатар гишүүний хувьд одоо үндэсний баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах тийм хуулийн төслийг одоогоор бол өргөн барьж байгаа. Энэ хуулийн төсөл нь бас олон нийтийн дунд нэлээд одоо маргаан дагуулж байгаа. За энэ хуулийн төслөөр бол одоо Монгол эрхтэй хүн одоо 93 наадам буюу одоо морь, хурдан морь, сурын харваа одоо үндэсний бөхөр одоо бүгдээр нь одоо хичээллэх ёстой тий бүгднгийн одоо хийж чаддаг байх ёстой. Ингэжиж Монгол эрхтэй хүний тэр одоо эр хүний одоо юу гэдгийг эр хүний одоо хүч чадлын бүрднэ гэж ер нь бол Монгол улсын одоо нэлээд эртний түүхэнд бол тийм байсаар ирсэн. Энийг одоо орчин үед ингэж авчирч ирэх нь маш чухал гэдэг агуулгаар бол ерөнхийдөө хуулийн төслөө боловсруулсан юм байлээ. Тэгээд энэ нь болохоор үндэсний баяр наадамтай ерөөсө холбоогүй хуулийн төсөл. Яг үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулснараа илүү одоо алавжиж одоо илүү олон нийтийн дунд түгэн дэлгэрэх боломжтой гэж ерөнхийдөө Амгаланбаатар гишүүний хувьд үзэж байгаа. За тэгээд хуулийн төслийг бол одоохондоо парламент хилцэх хэсгийг бол дэмжээгүй. Амгаланбаатар гишүүний хувьд 1/3 наадмаа ерөнхийдөө батлагдахгүй ч гэсэндээ зохион байгуулна. Одоо хар хоримд юм уу эсвэл хүүдэлээ хоодогт зохион 8 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон гэдгээ одоо манай энэ ярилцлагаас унших боломжтой. За тэгээд наадам бол арт түмний одоо өөрөө оролцож өөрөө баярлдаг юм цэнгэл наадам байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Сүүлийн үед баяр наадамд одоо тодорхой бүлэг хүмүүстэй за магадгүй одоо тийм арт түмэн юусоо ингэж оролцохгүй одоо арт түмний оролцоо баяр наадмын хувьд нэлээд тийм хомигдож байгаа гэдэг асуудлыг энэ өнцгөөс нь тайлбарласан байгаа. За мөн бид нэр мигмар гарагийн дугаартаа нийгэм асуудал болондоо одоо энэ ундаг дугуйн хулгайтай холбоотой асуудлыг хүндсэн байгаа. За ундаг дугуйн хулгай ер нь бол одоо ингээд яг 27 цаг ирээд бол ирж байгаатай холбоотойгоос нэлээд ингээд гарах нь нэмэгдэж байгаа. Мөн дээрээс нь одоо ер нь зөвхөн нөгөө хүүхэд гэлтгүү одоо бүх насныхаа ер нь бол дугуй ингээд ундаг болсон учраас л нэлээд сүүлийн үед л нэмэгдэх хандлагатай болсон гэжсэн. За тэгээд ер нь бол яг энэ ундаг дугуйн хулгай юунаас үүдэж гарч байгааг гэвэл одоо дугуйгаа яг юм зориултын зогсоол тавихгүй байх. За мөн одоо нөгөө нэг төгжээгээр сайн төгжихгүй байх. За чанаргүй төгжээ хэрэглэгч гэдэг юм уу ийм зүйлсүүдээс болж бас гарч байгаа юм байлээ. Тэгээд ер нь бол ундаг дугуйн хулгай хэрэг одоо ер нь илэрсэн хэдийж одоо илэрх нь ховор байдаг. За дээрээс нь нөгөө илэрх гэхээс илүү нөгөө иргэд одоо юм жижиг хэрэг гэж үзээд ч юм уу те эсвэл цагдаад мэдээлэлд ингээ олдохгүй байх гэсэн үүднээс ер нь бол цагдаад мэдээлдэг юм байна тийм. Тэгээд цагдаад гомдол гаргах нь бол бас ховор байдаг. Тэгэхээр ер нь цагдаа байгууллагаас ямарваа нэгэн хэрэг зөрчил гарсан тохиолдолд заавал мэдээлж явах хэрэгтэй гэдгийг бас анхааруулж байсан. 5 гарагийн дугаартаа нийтийн эрх ашигын төлөөх бүтээлийг хүргэсэн байгаа шүү дээ. Энэ удаа бол бас нэлийн нийгэмд хэрэг асуудал болоод байгаа нэлийн хүнд юм уу тэр сэдвийг бас хөндөж авч бичсэн байгаа тийм. За өнгөрсөн хугацаанд одоо нийгмийг одоо сэртгэлсэн одоо маш
одоо тийм хэцгийн хэрэг гарсан шүү дээ тий. Одоо өөрийгөө хянах чадваргүй одоо сэтгцэн одоо сэтгцийн одоо өөрчлөлттэй бачуулан гэх хэрэг нэг айлын 2 иргэнийг амь насыг хохироогоод нэг хүүхдийг нь маш хүнд гэмтээсэн ийм хэрэг гарсан байгаа. За энэ асуудлаас үүдэлтэйгээр ер нь сэтгцийн асуудалтай тий одоо албадлагын одоо шүүхээс одоо сэтгцийн асуудалтай хүмүүсийг нөгөө хэрэг хүлээх чадваргүй гэдээ ерөнхийдөө суллаа явуулцдаг тий. Тэгээд энэ хүмүүс эргээд нийгэмд одоо маш одоо хор хохирол учруулах тийм асуудал байдаг юм байна. Тэгээд энэ иргэдээ ер нь яг яах вэ? Одоо нийгэм бас нэлийн тэр хэрэгээс хойш нэлээд айдас хүүцтэй байсан тий. Хизээч одоо манай иргэд бол одоо манай байрны хажууд тийм хүн байсан, ийм хүн байсан гэдэг мэдээллүүд нэлээд явсан шүү дээ тий. Тэгэхээр энэ асуудлаар бид одоо энэ удаагийн нийтийн эрх ашигын төлөх бүтээлээ хүргэсэн. За одоо манай бүтээл бол ер нь төрөлжсөн асрамжийн газар байгуулах нь зүйтэй юм байна гэдэг асуудлыг хүндсэн байгаа. Одоогоор одоо Монгол улсын хэмжээнд тэгээ шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахулсан нийт 32 иргэн байт юм байна. Энэ нь болохоор манай хүн амын тоонд одоо харьцуулахаар нэлээд өндөр тоо. Энэ хүмүүс бол одоо шүүхээс одоо энэ хүмүүсийг албадлагын арга хэмжээ аваад эмнэлэгт ер нь бол одоо хорж яндаг гэсэн үг тий. Тэгэхээр зарим нь бол одоо ар гэрийн зөвшөөрөлтөөр ч юм уу тий ар гэрийн явгаар нийгэмд одоо эргээд ар гэр дээр очих тийм асуудал байдаг. Тэгээд тэр хүмүүс дахиад нийгэмд ямар хохирол учруулахгүй байх вэ гэдэг дээр бол одоо төрөлдсөн асрамжийн газар байгуулах асуудал бол нийгэмд одоо тулгараад байна гэдэг асуудлыг энэ удаа хүндсэн байгаа. За мөн одоо зууны мэдээ сонины 5 гаругийн дугаараас улсын их хурлын гишүүн Лувсан Жамцаа одоо ярилцлагыг унших боломжтой байгаа. За улсын их хурлын гишүүн Лувсан Жамцтай бол одоо манай сонины сэтгүүлч одоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаар ер нь бол ярилцаж одоо энэ хуулийн онцлог тэ ямар үр дүнд хүрэхийн хэрхэн хэрэгжилтийг хангах уу зэрэг одоо энэ чухал асуудлын талаар бас ярилцсан байгаа. Тэгээд гишүүний хувьд бол ярилцлагатаа одоо хууль гарснаар одоо шууд асуудал шийдэгдэхгүй. Харин одоо олон нийтийн хандлага энд бол хамгийн чухал. Тиймээс одоо иргэд ч гэсэн бие биедээ шаардлага тавьж хяналт тавьснаар бол хууль илүү үр дүнтэй өрнөлөөд хэрэгжинэ гэдгийг бол бас хэлж байсан. За зууны мэдээ сонины пүрэв гарагийн дугаараас сангийн сайд мэд сайхны дэлгэрэнгүй ярилцлагыг одоо унших боломжтой. За Монгол улсын эдийн засгийн хувьд одоо шийдэх маш олон асуудлууд бол ерөнхийдөө хүлээгдэж байгаа тий. Одоо эрэх намар улсын төсөвт тодтгол хийх асуудал яригдж байгаа. Ер нь бол манай төсвийн орлого нэлээд одоо буурсан за зарлага нь нэмэгдсэн ч гэдэг юм уу тий. Тэгээд бас ер нь олон асуудлуудыг энэ төсвийн тодтголоор хилцэн зүйтэй гэдэг асуудлыг сангийн сайд илэрхийлсэн. За мөн одоо улсын их хурлын чуулганаар татврын хуулиуд ерөнхийдөө орж байгаа. Татврын орчинд одоо маш олон шинжилэл хийх шаардлагатай гэдэг асуудлыг одоо сангийн сайд мэд сайхан ярьсан. Тэгэхээр манай сонины пүрэв гарагийн дугаараас сангийн сайд мэд сайхны дэлгэрэнгүй ярилцлагыг унших боломжтой. За мөн одоо манай сонин пүрэв гарагийн дугаартаа манай нийтлэлийн дараа гэд булангаа хүргэсэн байгаа. За энэгээр бол одоо бид нэр өмнө нь бол бичил цахилгаан тээврийн хэрэгслийн зохицуултын талаар бол нийтлэл бичижсэн. За харин тэр нийтлэл гарсны дараахан бол одоо бичил цахилгаан тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль буюу замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нэмэлт өөрчлөлт орж ингээд хууль эцэслэн батлагдсан. За тэгээд ингэснээр бол одоо скутер сурам, мопед зэрэг одоо бичил цахилгаан тээврийн хэрэгсэл нь одоо явган хүний замаар зорчихгүй. За зөвхөн одоо автозамын баруун хөвөөгөөр ингээд явах зохицуулалт зэрэг бол орсон. За дээрэс нь мөн одоо зөвхөн жолооны үнэмлэхтэй 18-аас дээш насны иргэд бас унж замын хөдөлгөөнд оролцох ёстой гэд зэрэг одоо нийлийн нарийн зохицуулалтуудыг бол оруулж өгсөн юм хууль батлагдсан байгаа. Мөн энэ 7 хоногт одоо сэтгүүлчийн салбарт бас нэг одоо асуудал яригдсан. Зүү юмын сайтын гаргасан нийтлэлд одоо цагдаагийн байгууллагаас 20 сая төгрөгийн торгуул оногдсон асуудал гарсан байгаа шүү дээ. Тэгээ энэ талаар нийтлэлийг чиний хувьд бичиж нийтлсэн байгаа. Тэгээ энэ 7 хоногт бас хэвлэл мэдээллийн салбарт төрөнсөн нэг онцлог үйл явдал нь бол энэ байла. За тэгээд зөв юмын сайтаас бол өнгөрсөн 1-р сарын 29-нд одоо хөтлийн цемент шохой төрөмжт хувьцаат компани хурган дарга ган хоёыг 450 сая төгрөгийн балгасыг 5.5 тэрбум
төгрөгөөр үнэлж үйлдвэрээ олон тэрбумын алдагдал оруулжээ гэх юм гарч ирсэн нийтлэл оруулсан юм байна. За тэгээд харин одоо нийтлэлд нэр дурдгдсан ган хоёрыг нь бол одоо уг мэдээллийг нягтлаагүй бөгөөд одоо зөвшөөрлөхгүй миний зургийг тараасан гэдэг одоо ийм гомдлыг бол хүний эрхийн үндэсний комиссд гаргасан. За энэ дагуу одоо хүний эрхийн үндэсний комиссийн хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч ган зөрөг нь одоо дээрх гомдлыг шийдвэрлүүлэхээр 2 дугаар сарын 26-нд одоо цагдаагийн байгууллагад ингээд шилжүүлсэн юм байна. Ингэснээр бол одоо ер нь ган зөрөгийн дүгнэлтээр бол одоо хүний биометрик мэдээллийг ашигласан одоо хэрэгээр бол зөв эмийн сайтыг цагдаагийн байгууллагаас 20 сая төгрөгөөр торгох юм шийдвэр гаргасан. За харин одоо зөв эмийн сайтын эрхлэгчийн хувьд бол одоо бас энэ нь одоо шудраг бус зүйл. За тийм учраас бид нар бол одоо энэ дэр ийм өндөр үнийн дүнг төлөхгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа гэдгийг илэрхийлж одоо бас холбогдох байгууллагуудад хандсан. За тэгээд одоо эдгээр зөвлөлийн үндснээр бол одоо хүний эрхийн үндэсний комиссаас бас мэдээлэл хийж одоо хүний эрхийн үндэсний комиссийн хэлтсийн даргын үүргийг төр орлон гүйцэтгэж байгаа ган зөрөгт бол цахилгаан шийтгэл оногдуулах одоо ийм үйл явдал бол болж өнгөрсөн байгаа. За зууны мэдээ сонин Баасан гарагийн дугаарын асуудал шийдэл булангаараа энэрхтэй эрсдлээ тооцоолж элдгээр сэргийллийн нийтлэл оруулсан байгаа. За энэ хүн нийтлэлээр бол одоо муурыг одоо хэдий тижээж байгаа ч гэсэн ямар эрсдэл байгааг бол одоо эцэд нь тооцож явах хэрэгтэйг бол ерөнхийдөө анхааруулж одоо сэрэмжлүүлэх юм юуг оруулсан. За тэгээд одоо мууранд хазуулж майжуулсан тохиолдлын 56-аас 60%-ийг бол 0-аас 18 насныхан бас эзэлдэг юм байна. За мөн мууранд одоо гараа самардуулаад амь нас нь ирсэн ч юм тохиолдлууд байд юм байна. Тэгэхээр ер нь бол ийдгээр сэргийлэхийг бас зөвлөсөн байгаа. За манай саний Баасан гарагийн дугаараас бас одоо Пүрэв гарагт болсон улсын хурлын чуулганы хуралдааны тоймыг унших боломжтой. За Пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар одоо сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг ерөнхийдөө хэлэлцсэн. За сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд ариун болд одоо ерөнхийлөгчийн зүгээс сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд ариун болд дээд шүүхээс одоо мөнх зориг төрийн байгуулалтын мянган хорооноос цагдаагийн ерөнхий газрын дарга генерал болд улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга давааны нарыг нэр дэвшүүлсэн. За энэ талаар одоо энэ томилгооны талаар одоо сонсгол бас явуулсан байгаа. Тэгээд ер нь бол чуулганаар хэлцээд энэ хүмүүсийг бол томилох байсан. Гэвч одоо ардчсан намын бүлэг энэ томилгооноос 5 хоногийн одоо цацралга авсан байгаа. Яагаад тэгэхээр одоо 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул болон 2028 оны улсын хурлын сонгуул ингээ хаяанд ирсэн. За сонгуулийн ерөнхий хорооны одоо гишүүнээр очиж байгаа хүмүүсийн томилгоон дээр одоо бид нэр одоо маш бас нөгөө нэг ингээ хяналттай байх хэрэгтэй байна. Бид нар дахиад одоо энэ хүмүүсийн нэрийг бүлгийн хуралдаанаараа одоо хилцэж шийднэ гэж 5 хоногийн одоо цацралга авсан байгаа. За мөн одоо Баасан гарагийн хуралдаанаар Пүрэв гарагийн хуралдаанаар бизнесийн эрхчлөөний тухай хуулийг оруулж ирсэн. Одоо тий энэ хуулиар бол ерөнхийдөө хөрөнгө оруулагч Монгол улсад хөрөнгө оруулж байгаа одоо гадны иргэд болон компаниудын одоо хууль эрх зүйн орчны асуудлыг нэлээд сайжруулахад чиглэсэн хууль оруулж ирсэн. За энэ талаар одоо гишүүдийн зүгээс болохоор бизнесийн эрхчлөө хөрөнгө оруулалт хоёрыг ерөнхийдөө одоо тусад нь хуульчлах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Яагаад тэгэхээр олон улсын маргаан үүсгэхэд одоо бизнесийн эрхчлөө болон хөрөнгө оруулалтын хууль одоо нэг дор байх нь одоо маш эрх зүйн хувьд одоо зохимжгүй юм а гэдэг байр суурийг илэрхийлж байсан. За мөн одоо улсын хурлын чуулганы хуралдаанаар улсын хурлын гишүүн одоо Одон Туяагийн санаачилсан хүний эрхийн үндэсний комиссийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлцэж дэмжсэн байгаа. За энэ хуулийн төслөөр болохоор хүний эрхийн үндэсний комиссаас одоо хүний эрх гарч болох одоо эрсдэлт бүлэг гэдэг юу яа тийм байна. Одоо хорих анги, за асрамжийн төмөв ч юм уу тийм эрсдэлт бүлгүүдэд очиж сурталчилгаа одоо хүний эрхийн талаарх тийм сургалтуудыг орж тийм байна л да. За тэгээд энэ эрсдэлт бүлэг дээрээ цэргийн ангиудыг энэ удаа оруулж ирж байгаа юм байна. Цэргийн ангиудад очиж хүний эрхийн асуудлаарх одоо сургалтыг ерөнхийдөө ордог болох юм байна. Тэгэхээр энэ хуулийн төсөл дээр одоо гишүүд бас өөр ингэсэн ерөнхийдөө байр суурийг илэрхийлсэн байгаа. За зарим гишүүн бол одоо цэргийн ангиуд бол одоо тий одоо Монгол улсын одоо батлан хамгаалах салбарын онцгой объекттэй. Тэгэхээр энэ одоо
хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийн эрсдэл бүлэгт бас орох нь хэр зохимжтой болоо гэдэг байр суурьдыг ерөнхийдөө илэрхийлж байсан. За энэ талаарх сурвалжлагыг манай сонины баасан гарагийн дугаараас унших боломжтой. Зууны мэдээ сонины 7 хоногийн таймыг хүргэлээ. 7 хоногийн таймаараа эрэг уулзъя. 100 түүчэлэх зууны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зууны мэдээ.